одоо бэлтгэл сургуультай хийгээд тэгэл бэлтгэлэл хийж байна. Нам сайхан тавина да. Олимпийн дэвжээ юу? Олимпийн дэвжээ анхны олимп, анхны бүх юм маань анхных байсан болохоор жоохон сандралтай байсан. Гэхдээ баг хамт олон багш бүгд ингэж миний ард байсан болохоор тэгэл зөрөгтэй тэгэл багштайгаа ярилцж байгаа л багш ингээд намайг бүх талаас нь мэддэг учраас яг нэг за энэ харцаараа ингээд за сүрэн нэг иймэрхүү байна да. За энэ яаж одоо учрыг нь олох гэдгийг бүгдийг мэддэг болохоор багштайгаа ярилцаж маш их одоо тактик боловсруулсны эцсэн дээр одоо тэгээд тэр төрийн далбаг сайхан Монгол улсынхаа төрийн далбаг тэгээд дээрээс нь медалаа бүр Чеки чанаас ингээд амар хувьтай гардаж авсан байх. Тий, гардаж авсан да. Тэгээд аз жаргалтай байсан. Хамгийн аз жаргалтай үе маань л тэр байсан. Яг нэг алтын төлөө тоглол дуусаал хальт үлсэн. Санаажгаар сар бас зөндөөл байгаа л да. Гэхдээ тэр болгоныг нь сайхан эргээр хүлээж аваад харьцангуй надтай дандаа сайн хүмүүс, дандаа бүр ингээд эрэг хүмүүс уулздаг. За анх таеквондогоор яг хичээллэж эхлээл яг одоо бодохны яг алтан медаль яг надад амар хүчтэй мөсөн баг гэж бодож байна. 7 хоног хичээллэл англи аврахтаа очиод алтан медаль авчихсан. 2 алтан авчихсан. Тэгэл ер нь бол за энэ бол би яг тэгээд тэр медальнаас юм кайф авдаг. Тийм би ер нь тийм хүн шиг байгаа. Тийм. Хэдэн медальтай вэ? Гүй тоолж үзээгүй. Ямар ч зөндөө медаль байгаа хаа. Гүй арайч 100 хүрэхгүй. Мэдээж миний гэр бүл, ээж аав хоёр маань за тэгээд яг багш дасгалжуулагч нар маань, баг хамт олон маань одоо миний ингээ хүрээлж байгаа алтан байгууллагууд, тий албан спорт хорооныхан маань за ингээд бие тамир спортын улсын хороо гэл ингээл хамгийн их хүч дэм яг намайг мэдэрдэг, намайг ойлгодог зүйл бол багш дасгалжуулагч баг хамт олон. Би ингээд цагаасаа ингээд жоохон хоцорчоор ингээд цогтчмаар санагдаад байдیں۔ Бүр яг ингээл очмооргүй санагдаад бүр яаж хүний царай харнаа гэл ингээд цагийг ер нь хамгийн их баримталдаг миний хувьд. Дараагийнх нь бол яг ингээд хүнд ингээд нэг юм хүлчээд яг хэлтэндээ хүрч чадахгүй байхаар бас хэцүү байдаг. Ер нь өөрийгөө амар их шаналгаа шүү. Би нээлттэй. Гайгүй 24 оны дараагаар тэмцээн уралдаанд ороогүй. Монголдо бол тэмцээнд одоо алдрын саяын тэмцээн тэгээд спартакиадд орсон. За тэгээд олон улсын тэмцээнд бол энэ жилдээ бол ороогүй. Яг хаяа уншнаа. Уншихаар тэгээд гоё штэ. Бүр ингээл дахиад бэлтгэлийн имийг санагдтал хүмүүсээс юм биш шүү. Ямар мундаг юм бэ? За баяр хүргэе гэж ингээл. Би чинь цөөхөн штэ. Сошиал ер нь нэг амар хэрэглэхгүй. Гаднах орчинд гараад бол яг бие зүг авч явахыг л хичээдэг. Яг хүмүүстэй зөв харьцаж, зөв ярилцаж, зөвлөгөө өгч. Яг таеквондогийнхоо зааланд ороод, зааланд бэлтгэл хийгээд дууссаны дараа дүүнэртээ бол аль болох өглөөд загнахаас илүү өөрөө яг биеэрээ ингээд үлгэрлэж, биеэрээ хэлэхгүй одоо ингээд загнаж хэлэхгүй ч гэсэн за энэний дараа бэлтгэлийн дараа ийм хүндэтгэлтэй за ингээд өөртөө ингээд нийтлап те хэрэгсэн юмудаа буцаагаад яг байранд ингээд тавьчихдаг. Яг тэрийг яг ингээд биеэрээ л үлгэрлэе гэж би боддог тоо юм. Яг ноён нуруутай тэгэл тийм сайхан хүн байгаасай л гэж боддог тоо. Тэ штэ яг ингээд харахаар ингээд цэрэг хувцастай одоо ахнаа тасгалжуулагч албаагчтай хараг цаанаасаа л ингээд идэг штэ. Тэ. And Mongolia with just a third gold medal in their history at the Paralympic Games. It's come at the Grand Palais. It's come in Para Taekwondo.
And she was resolute. She was rock solid, as tough as the ironwork that holds up the ceiling in the Grand Palais. За, батлан хамгаалах алдар спорт хороондоо за удирдлагууд, багш тасгалжуулагч, тамирчид за бүгдэнд нь алдар спорт хорооны 80 жилийн он баярыг мэндийг хүргье. Тэгээ бүгдэнд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.